Сайн байцгаана уу. За бүгдээр энэ 7 хоногийнхаа бас өнөөдрийнхөө үгийн төлөө эзэн танд залбирая. Их эзэн минь ээ, өнөөдөр та бидэнд өөрийн үгийг хэлээч. Их эзэн бидний зүрх сэтгэлийн нүдийг харааг бас нээгээч эзэн минь ээ. Бурхан та үгийнхаа тэр ойлголт илчилтийг өгөөрэй гэж Есүсийн нэрээр гуйн залбирч байна. Амен. За бүгдээр өнөөдөр Иохан 9-р бүлгийн 39-оос 41-ийг уншия. За би таарт уншиж өгье. Есүс түүнд би энэ ертөнцид шүүлтийн төлөө ирсэн нь хардаггүйг хардаг харагсдыг сохор болгохын тулд юм гэж айлдав. Есүстэй хамт байсан зарим фарисеучуд үүнийг сонсоод түүнд бид бас сохор байх нь уу гэхэд Есүс тэдэнд хэрв та нар сохор байсан бол нүгэлгүй байх байлаа. Гэтэл та нар бид харж байна гэж ярьдаг тул нүгэлчин байсаар л байна. За энд фарисеучудтай Есүс ярьсан яриа байна. Тэгээд фарисеучуд бол өөрсдийгөө хардаг, бүгдийг мэддэг гэж боддог. Өөрсдийгөө бусдаас илүү зөв. Яагаад гэвэл нөгөө хуулийн номыг уншдаг, судалсан, чэйжилсэн, тэгэл ер нь их хуулийг их заадаг учраас бусдаас илүү гэж өөрсдийгөө боддог байсан. Тэгээд Иесусийн үгийг сонсдог байсан. Энэ Иесус хаанаас гараад ирв, хаана сурсан, юу сурсан, хин томилсон, ямар эрх мэдэл хин өгсөн гэх мэт ингээд ерөөсө бөө асуулттай, тэгээд ерөөсө хүлээж авахгүй зүрх сэтгэл нь хаалттай байсан. Тэгээд Иесус болохоор би хараа өгдгөө. Тэгээд Иесус махан би хараагүй хүнийг ч гэсэн хараа оруулж бас зүрх сэтгэлдээ сүнсний бас тэр хараагүй хүмүүсийг ч гэсэн итгэл найдар өгснөөр хараа оруулж ирсэн. Ингээд Иесус өөрийгөө би бол ертөнцийн гэрэл гэж хэлсэн. Би бол хорвоогийн гэрэл, намайг итгэн дагсан хүний амьдрал гэрэлтэй болно гэж хэлсэн. Тэгэхээр ер нь гэрэл асахад хүмүүс өрөөнд дотохыг хардаг. Харанхуйд бол бид нар хэдий нүдтэй хараатай байсан ч гэсэн хэрэг гэрэлгүй харанхуй шин ч юм уу эсвэл энэ гэрэл цахилгаан унтрахад юу ч харахгүй болдог. Тэгэхээр бид нар хэдий нүдтэй ч гэсэн бидний харах хараа хязгаарлагдсан гэдгийг бид нар бас сайн мэддэг. Бид нар энэ ханны цаатыг харж чадахгүй, харанхуйд юм харж чадахгүй. Тэгэхээр бид нар бас бүх зүйлийг харж чадахгүй, ойлгож чадахгүй гэдэг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бид нар хэдий итгэдэг ч гэсэн, Бурханы тайлж мэдсэн ч гэсэн бид нар болсон. Би мэдэх ёстойгоо мэдсэн. Би явах замаа мэднэ, хэрхэн явахаа мэднэ, юу ихээ мэднэ, би хаашаа явахаа мэднэ гэж тэр болгоо бас бардамнах шаардлагагүй. Хэрвээ бид нар бардам байх юм бол фарисеучуд шиг болно. Харин эзэн бидний нүдийг нээдэг, ялангуяа сүнсний хараа өгдөг. Эзэн бидний нүдийг нээснээр, тэр сүнсний харааг нээснээр бид илүү Бурхныг хардаг. Илүү Бурхны гоо үзэгслэн хүч чадал хариун байдлыг хардаг. Үнэхээр бид нар Бурхны сүр жахланд хараад тэгээ бид гэмшдэг. Тэгээ бид өөрсдөө сул дараа хүлээн зөвшөөрдөг. Тэгээд тэр гайхамшигтай агуу нэгэн бидэнд гэрлийг тусгаж байгаа учраас бид итгэлээр амьдрч чадна гэдэгтээ итгэлтэй байдаг. Бид нар эцэг маань сайхан байр өглөө, байшин барьж өглөө гэж бодъё. За энэ сайхан орд харшид тэгээ сайхан байшинд ороод амьдраарай гэд. Хэрвээ тийшээ ороход харанхуй байвал яах вэ? Хаана юу байгааг нь мэддэхгүй. Тэгээд энэ харанхуй байшинд бид нар амьдрч чадахгүйтэй адилхан. Үнэхээр Бурхан бидэнд энэ ертөнцийн, энэ хорвоо дэлхийн амьдралд Бурхан байдаг гэдгийг, Бурхан бидэнд сайныг бэлдсэн гэдгийг бидэнд тэр харуулахгүй бол бид нар энэ амьдралдаа бид нар төөрөх болно. Бид Бурханаас тэр гэрлийг авахгүй бол, тэр үгийн ойлголт, илчилтийг авахгүй бол бид энэ амьдралдаа хараагүй мэтэл хязгаарлагдвал амьдрах болно. Бид нар магадгүй бүдэрч унах болно, цөхрөх болно. Би нэг удаа хараагүй эмэгтэйг нэг охиныг би сургуульд дагуулж очдөг байсан.
За Баяр Дулам гээд итгэгч бас дуучин эмэгтэй байгаа. Тэгээд 29 сургууль сурж байхад нь би одоо эсийн бүлэгт нь үйлчилдэг. Тэгээд заримдаа 5 өдөр нөгөө сургуулаасаа гэрлүүгээ явахад нь хүргэж өгнө. За өднөөсөө орой эргээд гэрээсээ 29 сургуулийнхаа байр руу явахад нь хүргэж өгдөг байсан. За тэгээд ингээд орой нэг удаа сургууль руу дагуулаа явж исэн намайг одоо сугдаад ингээд хоёлаа юм яриад ингээд сургуульд нь очиод орсон чинь сургуулийн нөгөө гэрэл тасарцсан, тог тасарцсан одоо хав харахгүй байсан. Тэгээ би хаашаа явахаа мэдэхгүй гайхаад зогсцсон. Тэгсэн чинь одоо Баярлал намайг шууд сугдаал хөтлөл. За наад доор чинь болгоомжтойгоороо ийм одоо босго байгаа шүү. За ийшээ шатаар өгсөн. За болгоомжтойгоороо дээшээ өгсөөрөө гал. Ингээл намайг дагуулаад дээшээ 3 давхарлоо гараад тэгэл дагуулж хөтлж явсараа өөрийнхөө өрөөг олоод би бол тэр харанхууд одоо юу ч харахгүй. Хаашаа одоо хаана юу гэн бүү мэд гадаа харанхуу олцсон, дотор харанхуу. За тэгээ намайг дагуулж явсараа тэгэл нэг хаалган голгоол оруулаад суулгасан. За тэгээд нэлээ яриад сууж итэл гэрэл цахилгаан хийсэн. Харин тэр өрөөнд өнөхөр 4 хүүхэд одоо 4 хүүхдийн ор тэгээд хүүхдүүд бүгдээр бас орон дээрээ суудсан. За тэгээд энэ би юуг ойлгосон гэхээр би нүд маань ингээд хардаг ч гэсэн би хараатай ч гэсэн харин харанхууд би юм хардаггүй миний хараа маань одоо өнөхөр нүд маань бас ингээд хэрэглэхдэггүй байгааг анзаарсан. Тэгэхээр бид бүгдийг ойлгодог, бүгдийг мэддэг, бүгдийг хардаг гэж хэлж яаж болохгүй юм байна. Тодорхой тухайн нөхцөл байдалд Бурхан л бидэнд ойлголт, итгэл өгч байхгүй л бид нар үнэхээр хараагүй мэтэл одоо ямиг ойлгохгүйгээр ухахгүйгээр одоо явах боломжтой. Тийм учраас эзэн бидний одоо зүрх сэтгэлийн маань, дотоод хүний маань тэр харааг нээх холтгой гэж бүгдээрээ залбирая. Тэгээд бас Эфес номын яг энэ талаарх залбирлыг таард уншиж өгöd тэгээд залбирая. За Эфес 1:15-ыг уншия. Эзэн Есүст итгэх та нарын итгэл болон бүх ариун хүний төлөө гэсэн хайрын тухай би сонсон тул энэ шалтгааны улмаас залбиралдаа та нарыг дурсахдаа та нарын төлөө талархдаг зогсоохгүй. Бидний эзэн Есүс Христийн Бурхан алдрын эцэг нь та нарт мэрэгэн ухаан хийгээд илчиллийн сүнсийг өгч өөрийгөө бүрэн мэдүүлэн зүрхний чинь мэлмиг гээгүүлэг. Ингэснээр та нар түүний дуудлагын найдрыг мөн ариун хүнсдэг түүний өвийн алдрын баялагийг бас итгэдэг бидэнд хандсан түүний хүч чадлын яндашгүй агуйг хүч чадлынх нь агуу үйлсийн дагуу мэдэх болтугай. Тэрээр Христ дотор энэ л хүчийг ажилуулж түүнийг өгсдөөс амьлуулад Тэнгэрлэг оршихуйд баруун гартаа залж бүх засаглал эрх мэдэл хүч ноёрхол түүнчлээ энэ үед төдийгүй ирэх үед нэрлэгдэх аливаа нэрээс дээгүүр болгожээ. За энэ дээр бидний зүрхний мэлмий гээгүүлэгдэгэ гэж одоо залбирахыг бидэн зааж өгсөн. Тэгээ хамт залбирая бүгдээрээ. Эзэн Бурхан минь та өдөр тутмын амьдралдаа таны хүслийн дагуу амьдрах тэр мэрэгэн ухаан өгөөрэй. Тэр илчилтийн сүнсийг өгч таны хүслийг ялган салган харахад минь туслаач. Таны хэн болохыг эзэн минь та юу хүсэж байгааг та хэрхэн төлөвлөснийг харахад минь туслаач. Эзэн Бурхан минь таны энэ амьдралд бүтээсэн тэр гайхамшигтай тэр зүйлсийг гайхамшигтай таны хүсэл төлөвлөгөөг харахад туслаач. Аливаа зүйлсийг сайнаар харахад туслаач. Бас аливаа зүйлс нөхцөл байдал хүмүүсийн сайныг нь харахад туслаач гэж Есүсийн нэрээр гуйн залбирлаа. Амен. Бурхан таны зүрхний мэлмийг гээгүүлэх болтугай.